Хүн бүрийн амьдрал өөрийг нь өөрчилдөг нэгэн аялал байдаг. Миний тэр аялал Хятадаас эхэлсэн. 4 жилийн өмнө би мөрөөдлөө тэрврээд эх орноос холын зам гарсан. Тэр үед би зөвхөн сурахаар ирсэн гэж боддог байлаа. Гэвч энэ аялал надад амьдралыг арай өөр өнцгөөс харахыг заасан. Би бүгд найрамдах Хятад ард улсын Өвөр Монголын үндэстний их сургууль уламжлалт ангаах ухааны эмч мэргэжлээр суралцдаг. Энд би зөвхөн хичээл сураагүй. Би шинэ хэл, шинэ соёл, шинэ хүмүүсийн дунд амьдарч сурсан. Өдөр бүр миний ширээн дээр компьютер, дэвтэр хоёр маань байдаг. Тэд бол миний өдөр бүрийн хамтрагч. Компьютероор би мэдлэг хайдаг, хичээлээ давтдаг, өөрийгөө хөгжүүлэхийг хичээдэг. Харин дэвтэр дээрээ сурсан бүхнээ тэмдэглэдэг. Би эмнэлэгт дадлаг хийх дуртай. Тэнд би номон дээрх мэдлэгийг бодит амьдрал дээр харж сурдаг. Өвчтнүүдтэй уулзах бүртээ эмч хүн гэдэг чинь зөвхөн мэрэгжил биш юм шүү гэдгийг ойлгодог. Энэ бол хариуцлага, энэ бол хүний төлөөх сэтгэл. Хятадд амьдрах хугацаанд Хятад хүмүүсийн энгийн амьдралыг ойроос харсан. Тэдний хамгийн бахархмаар зүйл нь хөдөлмөрчсөн. Тэд өглөө эрт босож орой хүртэл дасралтгүй хөдөлмөрлөдөг. Зорилгын төлөө маш их төсвөр гаргадаг. Тэр зан чанар надад асар их урам өгсөн. Мэдээж бүх зүйл тийм амар байгаагүй. Хэл ойлгохгүй байсан. Ганцаардах мөч байсан. Бүр шантрах үеч байсан. Гэхдээ тэр бүх сорил намайг илүү хүчрхэг болгосон. Өнөөдөр би 4 жилийн өмнөхөөс өөр хүн болсон. Илүү дэвчээртэй, илүү зоригтой, илүү их мөрөөдөлтэй. Амжилт гэдэг нэг өдрийн зүйл биш. Харин өдөр бүрийн жижиг хичээл зүтгэлийн урд. Нэг л өдөр энэ бүх хичээл, энэ бүх нойргүй шөнө, энэ бүх хөдөлмөр утга учиртай бол. Тэр өдөр ирэх хүртэл би суралцсаар байх бол. Энэ бол миний суралцах амьдрал, миний тэмцэл, миний өсөлт, миний мөрөөдөл. Хүн хизээч мөрөөдлөөсөө бууцгч болохгүй. Учир нь амжилт гэдэг нэг өдөр гэнэт ирдэг зүйл биш. Өдөр бүр бууж өгөхгүй байх сонголт. Тиймээс яг одоо зүгээр л хий.